Монгол Улсын ерөнхийлөгч Баруун Бүсийн тулгуурт Ховд аймагт ажиллалаа. Ерөнхийлөгчийг ард аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч Ховд аймгийн иргэд хөдөлмөрчтэй уулзч бодлого үйл ажиллагааныхаа хэрэгжилд санаачилсан хөтөлбөр хууль түүний дотор улсын хурлын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой төсөл улс орны нийгмийн эдийн засгийн байдлын талаар танилцууллаа. Хүнсний хувьсгал тэрбум мод эрүүл Монгол хүн хөдөлгөөн цагаалт илгээлт 2100 хөтөлбөр улсын хэмжээнд амжилттай хэрэгжиж байгааг ерөнхийлөгч тодтоглоо. Хүнсний хувьсгал үндэсний хөдөлгөөний хүрээнд Ховд аймгийн 29 аж ахуй нэгж 15 тэрбум төгрөгийн зээл авч хүчин чадлаа нэмэн үйлдвэрлэлээ өргөтгөж энэ хэрээр олон ажлын байр бий болгожээ. Эрдэнэ усан судалгаа станцын бүтээн байгуулалт амжилттай хэрэгжүүлснээр Баруун Бүсийн эрчим хүчний хангамж шийдэгдэж бүс нутгийн нийгэм эдийн засгийн хөгжил, ард иргэдийн ахуй амьдралд томоохон ахиц дэвшил, ач холбогдолтой тул төслийг богино хугацаанд чанартай гүйцэтгэхэд оролцогч талбайд онцгой анхаарч ажиллахыг бас би энэ сануулгын эхлэл хүсэж байна. Мөн одоо Ховд экоцентийн үйлдвэрийг одоо 2019 онд би ерөнхий сайд байхдаа бас шавын тавьж ажлыг эхлүүлжсэн санаж байна. 2023 онд ерөнхийлөгч болсныхаа дараа ирж энэ цементийн үйлдвэрийн бүтээн байгуулалт үйлдвэрлэлийн ажлыг эхлүүлэхэд бас оролцсон. Сайхан цементийн үйлдвэртэй болсон. Баруун Таван аймгийн ханхын зэрэгцээ Баян хонгор Хөвсгөл аймгаас одоо ард иргэд маань энэчнээс цементээ татаж авдаг болсон. Энэ одоо маш том бүтээн байгуулалтын ажил болсон. Ерөнхийлөгч маань одоо дэмжснээр Ховд аймгийн Эрдэнэ мөрөн сумын одоо 90 мегаваттын усан цахилгаан станцын ажил бол одоо бас 30% явж байна. 20-30% явж байгаа. Энэ хавар одоо ер нь бол энэ 100 энэ жилдээ багтаагаад ер нь бол 50% хүргэх гэсэн зорилттой байгаа. Дээрээс нь одоо 2023 онд одоо Монгол Улсын ерөнхийлөгч хүрэлцэх бас ирж шавын тавьж байсан одоо үйлдвэр технологийн паркт бол бас томоохон хөрөнгө оруулалт хийгдэж улсын төсвөөс сүүлийн одоо 2023-оос 25 оны хооронд нэг 60 орчим тэрбум төгрөгийн одоо дэд үтсийн ажлууд хийгдээд 170 газар дээр бол 30 орчим аж ахуй нэгжүүд одоо бас энэ баялаг үтээх, үйлдвэрлэх, их удаа зохион гаралтад өгөөд өтгөм боловсруулах, хөнгөн хүнсний үйлдвэрээ боловсруулах ийм одоо хүсэлтэд илэрхийлээд газраа одоо өнгөө аваад ингэж байж. Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд улсын хэмжээнд 116 сая мод тарьж ургуулсан. Ховд аймаг 2030 он гэхэд 20 сая мод тарьж ургуулгаас 1 саяг нь тарьж ургуулад байна. Ерөнхийлөгчийн илгээлт 2100 тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 21 улсад 1055 оюутан суралцж байгаагийн 40 гаруй нь Ховд аймгийнх. Ховд аймагт бүтээн байгуулалтын ажлууд эд өрнөж байна. Баруун Бүсийн эрчим хүчний найдвартай байдлыг хангах нийгмийн эдийн засгийн хөгжил, орон нутаг иргэдийн амьдралд томоохон нөлөө үзүүлэх Эрдэнэ бүрэнгийн усан цахилгаан станцын ажил 20 гаруй хувьтай явж байна. Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа шавыг нь тавьж бүтээн байгуулалтыг эхлүүлж байсны хувьд энэ станцыг төлөвлөсөн хугацаанд нь ашиглалтанд оруулахад онцгой анхаарал хандуулна гэдгийг ерөнхийлөгч дурдлаа. Миний охин цогцлмаа 2022 онд төгсөгч. Тэгээд одоо ерөнхийлөгчийн санаачилсан илгээлт 2100 хөтөлбөрт үндсэндээ одоо тухайн жилийн эсдийн ерөнхий шалгалтанда өндөр оноо авч болцол хангасан. Франц улсад үндсэндээ одоо ерөнхийлөгчийн илгээлтийн анхны оюутнууд болоод 15 оюутны нэг нь болж одоо суралцж байгаа юм. Тэгэхээр хүнсний инженерийн мэргэжлийг бас сонгох шалтгаан нь юу байсан гэхээр бас л ялгаа байхгүй эн чинь хүмүүний хамгийн гол юм бол эрүүл хүнс. Эрүүл хүнс хэрглэж ийж хүн эрүүл байна. Тэр утгаараа ч гэсэн энэнд одоо хүчээс хорхинсан гэж миний охин ярьдаг. Ерөөсөө Монголын ирээдүйд болсон залуучуудын оюуны боловсролд маш том хөрөнгө оруулалт орж байгаа. Хоёрдоо бол нөгөө өста жинхэнэ жирийн малчны отноос гэдэг шиг жирийн малчид, төрийн албан хаагчид, дээрээс нь хуваарь аж ахуй эрхэлж байгаа дундаж орлоготой гэр бүлийг бас дэмжсэн. Ерөнхийлөгч хамгийн нэгдүгээр шийдэж явж байгаа зүйл нь хүнсний аюулгүй байдалтай холбоотой. Хүнсний хувьсгалын асуудал байна. Энэ бол яг Монгол оронд монгол хүн өөрийнхөө хэрэгжилж байгаа генетикийн зүйлүүгээр хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх боломж нэгдүгээрт байгаа. Хоёрдугаар зүйл нь болох тэр яг иргэн одоо бүх иргэн ялангуяа төрийн албан хаагч нар явж байгаа эрүүл чирэгжүүлэлттэй холбоотой зүйлүүд нь маш оновчтой зүйл болж байна. Баруун Бүсийн услагаатай газар тариалан эрхэлдэг. Энэ услагаатай газар тариалан гэдэг нь өөрийн гэсэн онцлогтой хөрс цагуур нь тариалах урмал нь тариадах сортууд бүгд өөр байдаг. За манай аж ахуйн нэгж газар тариалан эрхэлдэг. За бид нар ч гэсэн энэ хөтөлбөрт хамрагдаад нэлээд гайгүй сайжирч байна. 2024 онд 75 сая төгрөгийн зээл, хөнгөлтэй зээл, эргээд 25 онд 50 сая төгрөгийн зээл авч үйлдвэрлэлээ явуулж байгаа.
Ховд аймагта баруун бүсийг үйлдвэрлэгч бүс болгоход чухал хувь оруулалтын шинэ ховд үйлдвэрлэл технологийн парк байгуулах төсөл 170 газарт хэрэгжиж 43 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулжээ. Ховдчууд мал аж ахуйгаа хөгжүүлэх, малын үйлдвэр ухсааг сайжруулах, ашиг шимийг дээшлүүлэхэд анхаарч ингийн сүний үйлдвэр барих томоохон төсөл хэрэгжүүлж байна. Ерөнхийлөгчийн бодлого үйл ажиллагаа санаачлан хэрэгжүүлж байгаа хөтөлбөрүүд түүний дор нийгмийн анхаарлын төвдөгөө улсын хурлын гишүүнийг эгүүлэн таттай холбоотой хуулийн төслийг Ховд аймгийн иргэд дэмжиж байгаагаа илэрхийлжээ. Одоо энийг бол маш их дэмжиж байгаа. Энэ ард түмэн чугаас нь төр засагт итгэлээ алдчихлаа шүү дээ. Улсын их хурлд одоо хамаг муу муха хамаг учир булаа бүхэн улсын их хурл дотор байна шүү дээ. Тэр одоо төр нийгэм төрийг удирдах, энэ ард түмнийг удирдах чиглүүл зохион байгуулах хэрэгтэй хүмүүс нь тийм өөрсдөө тийм үйл ажиллагаа явуулаад өөрсдөө тийм юм хэрэг толбогдоод тэгээд ч энэ өөртөө тааруулсан хууль зохиогоод тэгэхээр тэрнийхээ дагуу тэгээ бүх юм ингээ хийж штэ. Тэгэхээр энэ ард түмэн яаж итгэж тэднийг сонгохын ард түмний итгэл алдарсан нэг. Хуулийн эргүүлэн татлагын бодлого бол бас рат болно. Гэхдээ бол төслөө хэрэгжүүлж хуулийн баримтлаж сахилга журам хатуудыг татвархтал одоо байж нэлээд гоё манай их хурлын гишүүд бол ер нь одоо дэглэм сайн барих сахилга журам хатуу дэглэмтэй байж ер нь манай Монгол орн бол хөгжих ёстой гэж үзэж байгаа. Ер нь ёс зүйтэй, хариуцлагатай, ер нь ирээдүгөө ч гэсэн тийм баталгаатай, тийм цэвэр байх ёстой болов гэж бодож байна. Эрдэнэ мөрөнгийн усан цахилгаан станцыг ашиглалтанд оруулахын төлөө анхнаас нь санаа тавьж төслийн тусгайлсан зээлийн хилцээр байгуулж бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн талархаж байна. Ерөнхийлөгч иргэд хөдөлмөрчтэй уулзах үеэрээ Мөс цумын Ахмад багш Хүрлийн Баатар билэг, Цаст Алтай сургуулийн зөвлөх багш Гончин Мөнх Жаргал нарт Гавьяат багш, Жаргалан цумын Хан Хөхийн Эмийн сангийн эрхлэгч Эм зүүч Манжлын Ягаанд эрүүлэг хамгаалахын Гавьяат ажилтан цол хүртээлээ. Мөн нэр бүхий эрхмүүдийг төрийн дээд одон медаль гардуулжээ.